Дээрэм танхаа хулгай хэрэгээр шүүхээс ял сонсож шорон торигдсон болон тэнцэн харгалзах ял авсан иргэдийг ойр дотны хүмүүс нь хүүтэн өндөгөр хүлээ авч сэтгэл зүйн дарамтанд оруулдаг. Мөн ял хэлж байсан хүнийг албан байгууллагууд ажилд авдаггүй нь шоронгоос суллагдсан иргэдийг нийгэмшүүлэхэд саад болж байгааг цагдаа албаагч хэлж байгаа юм а. Тухайлбал өнгөрсөн жил Сонгоо архин дүүргийн харьяат өмнө нь ял хэлж байсан 18 иргэн дахин гэмт хэрэг үйлдсэн бол энэ жил угтоо 28 болж өсчээ. Тэгээд нэг бол өөрөө дахин гэмт хэрэг үйлдэх сургаарахгүй байдалд орох. Нэг бол ингээд ажилгүй. Мэдээж хэрэг энэ хүн чинь нийгэмшээд эдэж явах хүмүүсээ зүхээс авахгүй юм дутагдaltaй болдог. Тэгээ ял идлээ гараад ирсэн хүн байдаг. Хүмүүсээс мөнгө төгрөг. За эхний чинь ах дүүнэрийн туслах. Тэгээ сүүлдээ бол энэ чинь нийгэм бол өөрсдөө л мөнгө төгрөгийн хутлаа цалин мөнгөлөө явж байгаа болохоор эндээсээ болоод хүндрэл бэрхшээлд гарч байна. Ял эдэлж байсан иргэд ажилд орсон ч сэтгэл зүйн хувьд дарамттай ажилдаг байна. Учир нь тухайн байгууллагад ямар нэг төрлийн хэрэг гарахад хамгийн түрүүнд шорон торигдож байсан хүнээ хаарддаг. Энэ нь ажлаасаа гарах эсвэл ажлаа хаях шалтгаан болж байгаа юм а. Хүн бол ажилгүй орлогогүй байх юм бол одоо сүүлийн залуучд бол хөвчлэн арх уудаг болж байна. За тэгээ арх уухаараа, архитан согтуурахаараа, хитрхийг согтохоороо, зодоон цохион дээрэм танхаа ингээ гэмтрэгт холбогдсон. Манай дүүрэг дээр гарч байгаа гэмтргийн ихэнх нь ерөөсөө тийм байдалтай бод. Тэнцэн харгалзах шалтгаан гэж ярьдаг. Эдгээр иргэд маань бол ихэнхдээ одоо та бүхэн сайн харсан байх. Дандаа залуучууд ажил хөдөлмөр эрхлэх насны залуучууд боловч эрхэлсэн тодорхой ажилгүй. Тэ өрхийн орлогогүй. Тийм байдлаасаа болоод гэмт хэрэг захиргааны зөрчил үйлдэх явдал бол олонтаа гардаг байгаа. Эдгээр хүмүүс маань мэдээж өөрсдөө гэсэн ажил хөдөлмөртэй орлоготой болчих юм бол тэднэрт бол гэмт хэрэг үйлдэж чөлөө цагаа гудамжинд өнгөрүүлэх архитан согтуурах явдал бол их тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлт бол харагддаг. Сонгоо архин дүүргийн харьяат хугацаанаас өмнө суллагдсан болон тэнцэн харгалзах ялтай 420 гаруй иргэнийг цагийн болон байнгын ажил зуушлах ажлыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулжээ. Гэвч ажил олгогчид ял эдэлж байсан хүнийг ажилд авахаас татгалздаг нь тулгымцсан асуудал болоод байгааг цагдаа албаагч хэлж байлаа. Нэг тийм одоонуудын нийл хэрэгээр орсон. Тэр удаан ял. 2 жил хагас. 20 талаас ингээ суллагдаад иргэд ажлын байртаа болоход болж байгаа бэрхшээлүүд юу вэ? Гэхдээ одоо сая нөгөө хууль зүйн яамнаас нөгөө яаш итгэлийн бичиг хүчингү болгоцсон юм биш. Тэгэхээр бас урд нэрхүүд бол арай илүү амар хэлбэр болсон юм. Жишээл байгууллагууд бол нэхэд байдаг юм байна. Би хэд хэдэн газар анкет бүгэлж явж байгаа. Сая тэгээд нэг компани жолооч орчод. Ерөөсөө 3-4 хоногийн өмнө ажилд орчод байж байна. Өнөөдөр тэгээд энэ арга хэмжээнд оролцох гээд чөлөө авчаад ирчээд байгаа. Гэр бүл байл явах би чи эхнэр 4 хүүхэдтэй. Одоо нэг ажилд орох гэхээр хаахгүй байна. Ямар шалтгаан хэлэх урд бас ч мэдгүй ингээд 2 жилийн тэнцэн авсан юм хэлгээд байгаа. Гэмт хэрэг үйлцсэн иргэдийн дийлэх хувийг залуучууд эзэлж байгаа учраас тэднийг нийгэмшүүлэхэд анхаарах хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Тэнцэн харгалзах ял авсан хүмүүс ихэвчлэн бичиг баримтын зөрчилтэй байгаагаас нийгмийн халамж үйлчлэг авч чадахгүй байгаамаа.